Амен. За тэгэхээр чуулган маань өөрөө 25 жил. Манай чуулганд хамгийн удаа явж байгаа одоо ганцхан хүн байгаа. 24 жил ганцаархнаа. Одоо болоод энэ бөөрөөс агч байгаа миний гэргий байгаа. Тэ? Одоо энэ чуулга эхлээд 1 жил гарсан босноо болов ямар ч 24 5 жил өдний болтол маш олон зам хүн харилцаа асуудал туулаад тэ ингээд бүх залуу насны чуулганд зориулж байгаа хүмүүс бас байгаа. За гэхдээ ганцхан хүн байлаа гэдээ бусад хүмүүс маань хайцсан алга болсон тэнцсэн гэдэг утгаас илүүгээр одоо бусад хүмүүс бол өөр чуулган гадаад дотоод ажиллаж амьдарч байгаа тохиолдлууд бол байгаа тийм үү. За гэхдээ нөгөө талаасаа саяхан ирсэн итгэгчнэр гэж бас байгаа. Ирээд нэг удаагүй байгаа итгэгчнэр гэж бас байгаа. Гэхдээ энэ тулд нэг зүйл ерөөсөө хөдөлшгүй байдаг. Бурхны хайр. Бурхны хайр. Ерөөсөө хөдөлшгүй байдаг. Есүс Христ 2000 жилийн загалмаа дээр цовдлогдоод бурхан хүүгээ өгөөд тэр өдөр гал халуун бурхны хайр тесэрсэн биш юм аа. Тэр бол биднийг авралын төлөв байсан. Харин тэр хайр нь одоо бол бидний амьдралд үргэлжилсээр байгаа. Тэр хайр хизээж хүрдэх хайр бол биш юм аа. Амен. Магадгүй чуулганаа хараад 25 жил болчихлаа гэж үү. Одоо буцаад хүмүүс нь ч юм уу байргүй ч юм уу ингээд ерөөс ингээд хэвэн байгаа юм гэж магадгүй бодож болох юм. Гэтэ бид нар эндээс нэг дүнэлт хийх хэрэгтэй. Итгэлийн амьдрал бол ийм тартан биш юм аа. Бас амар зүйл биш юм аа гэдгээс бид нар харах хэрэгтэй. Тэгээ хамтдаа бүгд Исая 40:31 дээр шүү дээ. Я хойно Библи тавьсан байгаа. Библи дууссан байна те. Дахиад Библи бас гаргаад те. 10 Библи зөөр сав гээл дуусчих юм байна шүү те. За. За 30 дугаар ишлэлтэй хамт уншъя. Бэлэн манайхаа. Исая 40:30-31. За, хамтаа уншъя. 3И. Залуусч эцэж туйлдан, эдэр залууш бүдэрхтэй бүдэрдэг. Харин эзэнт найдагчд хүчээс хилдэн. Тэд бүргэд мэд жигүүр дээрээ илэн хална. Гүйлээч үл туйлдан алхлаач эс цуцнаа. Амен. Залбирая. Эзэм та энэ цагт биднэрт энэ жилийн тэр хүсэл зорилгыг та дахин таниулж өгөөч гуйж байна. Эзээ бид нар бүгдээр дамжуулаад бид нар өөрийнхөө энэ жилийн бас зорилгыг бас таны өмнө дахин тодорхойлох туслаарай. Есүс нэрээр залбирлаа. За энэ дээр харах юм бол бүргэд байгаа ш тийм үү? Маш хүчтэй, сүрлэг, маш юм төрөнгийн те баатарлаг тийм зоримог юм хурц бас юм бүргэд бол харж байгаа ш тийм үү? Бүргэдийн ер нь хэлбэр төрх ер нь бол тиймэрхүү. Библиэлээс харуул бурхан болвол ер нь хэд хэдэн амьд дээр жишээ авах дуртай. Тэрний дунд бол бүргэд байгаа даа. Бүргэд байгаа. Бүргэд бол маш онцлогтой амьд. Онцлогтой амьд. За тэгэхээр бид нар өнөөдөр бүргэдийн талаар ийм сүрлэг бүргэд болохын тулд энэ нисэж байгаа бүргэд шиг болохын тулд хүчтэй чадaltaй бүргэд болохын тулд энэ бүргэд маань зүгээр нэг шууд ийм хүчтэй чадaltaй болоогүй бас бид нар ойлгох хэрэгтэй гэж хэлж байна. Шууд төрөөлж хүчтэй чадaltaй тэг нисдэг бас болоогүй гэсэн утгатай. Тэгэхээр та бүхэн бүргэдийн талаар янз бүр жишээг бол энд дээр сурч мэдсэн байгаа дах тийм үү? За тэгэхээр түрүү хэлсэн итгэлийн амьдрал бол тийм амар зүйл бол биш ээ. Дардам зүйл бол бас биш. Тэгтээ цуцдагч цуцхгүй гэж цуцх зүйлтэй тулдаг гэсэн цуцхгүй гэж ярьж байгаа. Гүйлээч үл туйлд нь алхлаач эс цуцнаа гэж хэлсэн байгаа. Тэгэхээр эндээс бид нар нэг ишлэлийг одоо энэ ишлэлээс бид нар нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Энд байгаа олон жил чуулганд явсан ч гэсэн шинээр ирж байгаа хүмүүс ч гэсэн бүх хүмүүст хамааралтай зүйл байгаа. Бид нар бурхан биш болоод бид нар ядарна. Бид нар бас шантарна. Бид нар бас цөхрөн. Бид нар бас туйлд хувьд бас байгаа даа. Гэхдээ энэ ишлэлээр нэг чухал үг хэлсэн байгаа. Эзэд найдагч нь шинжлэгдэнэ гэсэн үгийг гарч байгаа гэсэн үг. Тийм учраас чуулганд явж байгаа итгэгчнэр бол тийм амархан замаар бол явдгүй маа. Харин эзэнтэй байгаа хүмүүст нь бол сайн зам, зөв замаар амьдрч ирсэн юм а гэдгийг бид нар ойлгож болно. За өнгөрсөн 7 хоног та бүхэн чимээгүй цаг улаан ном одоо тий өдөр бүр эзний үгээр ном чимээгүй цаг хийж явах тийм үү. Тэгээд энэ эхлэл 5 дугаар бүлэг дээр маш сонирхолтой түүх гарсан байна. Чимээгүй цаг хийсэн хүмүүс мэдж байгаа тийм үү. Тэн дээр харах юм бол хүмүүс юу болж ирсэн бэхээр төрөөл үхэл гэсэн. Төрөөл үхэл явж ирсэн чи тэн дээр Енох гэж хүн гарч ирсэн тийм үү. Эцэслэгийн аав. Тэгээ яасан бэхээр эцэслэгийн Енох яасан бэхээр түүний юу гэж хэлсэн бэ? Харин
Енох эзэнтэй хамт байгаад дээшгээ яв гэсэн үг гэдэг. Харин бусад хүмүүс нь яасан бэ? Зүгээр түрээд өгчээсэн. Бидний амьдрал бол энэ дэлхий дээр ямар ч нөхцөл байдал байсан ч гэсэн эзэнтэй хамт байх юм бол дээш явна. Дээш явна. Ийм хувь тавилан бид нар бол яг вэ туулж байгаа хүмүүс юм гэж хэлж болно. Тийм учраас бид нар ямар газар байгаагаа мэдэх ёстой. Бид нар үл итгэж соёл нийгэмд амьдарч байгаа. Бурхныг мэддэггүй эсэргүүцдэг өөр итгэл үнэмшилтэй хүмүүсийн дунд амьдарч байгаа. Үн үү? Энэ нь юу гэж хэлж байгаа вэ гэхээр бид нар өөр итгэл үнэмшилтэй, өөр бодол үзэл санаатай, өөр шашин соёлтой газар амьдарч байгаа, өөр төрлийн өндөрлгүүдтэй амьдарч байгаа гэдгийг бид нар заримдаа шантарна, ядарна, цуцнаа гэдгийг бол эндээс харж байгаа. Гэхдээ эзэнт найддаг, эзэнтэй хамт байдаг хүн бол өдөр бүр шинжлэгцээр байх болно гэж ярьж байгаа. Тэгэхээр та бүхнээс асуух асуулт байна. Та ядардаг уу? Та шантардаг уу? За энэ бол зөвхөн бие махбодын үед та ер нь эцүүслийн үед асууж байгаа шүү. Та өнөөдөр ядарсан байна уу? Зарим хүмүүс гаднаа итгэлтэй ядраагүй мэд харагдаж байгаа боловч айл хэвчийн дотор төвлөсөн хүмүүс ч гэсэн бидний амьдралд байгаа. Яагаад гэвэл бидний амьдралд ийм зүйл ер нь бол ирдэг байхгүй юу? Хүн болгон энэ зүйлтэй нүүр тулдаг маа гэж ярьж байгаа. Итгэл байхгүй болсон учраас биш. Бид нар удаан төвцсөн учраас ядрах үе бас байна. Удаан гүрийсэн учраас бас ядрах үе бас байна. Гэхдээ эзэнд найдах юм бол шийдэлт нь явагдана гэж боддог зүйл юм. Одоо зарим хүмүүсийг бас асууя. Та бүхэн таны итгэл зогссон байна уу? Библи уншсан, чуулгандаа чирэгдээл, одоо өөрийгөө чирээд авч явж залбирцсаар байна уу? Яг л нисгээ болсон бүргчиг болсон байна уу? Бодж үзээрэй. Та итгэл дотор зоригтой биш вэ? Тэ? Бид нар гэсэн заримдаа чуулган дотор амар зоригтой хаалалуя гэсэн бүртлээ сошиал дээр чивээг намайг мэдчих юм бол тэ намайг анчих юм бол намайг юу гэдгийг тэ янз бүрийн зүйлүүд бас гарч идэг. Та өмшгөө зоригтой байна уу? Асуулт байна. Эсвэл зориггүй чимээгүй итгэж байна уу? Таны итгэл зогссоор байна уу гэдэг асуулт таа. Энэ бол та итгэлгүй болсон гэсэн үг бол биш. Та бурханд итгэдэг нэг. Гэтэл та магадгүй ядарсан байж болох юм. Зүгхэрсэн байж болох юм. Та өвдсөн байж болох юм сүслэг байдлаар. Өвдсөн байж болох юм. Тийм учраас Библи биднийг яасан бэ? Ийм байдлыг нуугаагүй харин ил гаргахыг хүсэж байгаа гэсэн. Бид нар 4-р бүлгийг харах юм бол та эхнээс нь унших юм бол Бурхан Израилийн ард түмнийг та нар одоо болсон. Та нар зөндөө ядарсан. Би тов тоологдыг хотгор бүдгийг бүгдийг би зэгслээ. Би зам татнаа. Миний үг бол амьд юм үүс хадж цэцэг хантагч хүмүүс цөхөрсөн ч гэсэн миний үг бол мөнхийн бүгд байна гэж тунгалсан ба. Тэгээд төгсгөлдөө нь юу гэсэн бэ? Хүн ч гэсэн ядардаг юм аа. Одоо та нар зөндөө ядарсан байна. Та нар цуцсан байна. Гэтэ надад найдах юм бол шинжлэгдэнэ гэж хэлсэн ба. Амен. Тийм учраас юу гэж хэлж байна? Зөвхөн хөгшиж байдгаа идэр залуус гэж ярьж байгаа шүү дээ. Хөгшин хүмүүс настай хүмүүсд мөгөөсөө ядарх нь бол тодорхой асуудал тийм үү? Гэтэ идэр залуус хүртэл яасан бэ? Эцэг чуудад ядардгийг л энд гаргаж ирж байгаа гэсэн үг. Гэхдээ эзэн найдсан хүн бол шинжлэгдэнэ. Амен. Хашаа найстай хэлцгээ. Эзэн найдвал шинжлэгдэнэ гэж хэлцгээ. Тэгэхээр энэ шинжлэгдэнэ гэдэг үг нь болохоор төр зүрийг бол бас биш. Шинжлэлт гэж ярьж байгаа. Хуучин байхгүй гэсэн утгатай зүйл. 2-р 50-ын 17-д яг утга нэг гэж хэлж болно. Шинжлэлт гэдэг нь миний хуучин муу зуршил шинэ итгэлийн амьдралаар удаан явсан гэсэн үе цухалцаж намайг оролддог те намайг дийсэлдэг те намайг зүгээр байлгадаггүй. Тэр муу зуршил хуучин хүний төр төрхүүдийг бас тодорхойлж хэлж болно. Харин эзэн найдах юм бол шинжлэгдэнэ. Шинжлэгдэнэ. Тэгэхээр энэ үг маань зүгээр нь урам зоригийн үг бол бас биш юм. Харин энэ нь дотроос нь чамайг өөрчлөх үгийг тодорхойлж байгаа гэсэн үг. Тэгээ бурхан юу гэж хэлсэн бэ? Эцэж ядарсан биш залуус эцэж туйлдан эдэр залуусч бүдэрхтэй эзэнт найдагчид хүчээ сэлбэнэ гэж хэлсэн байгаа. Бурхан биднийг чи эзэж ядрахгүй гэж хэлээгүй. Харин юу гэж хэлж байна? Хүчээ сэлбэнэ. Хүчээ сэлбэнэ. Эзэн найдах юм бол хүчээ сэлбэнэ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл ядрах үе чинь, унах үе чинь, гониглох үе чинь, ганцаардах үе чинь, өвдөх үе чинь яах вэ? Би чамайг шинжилнэ гэсэн үг байхгүй. Би чамайг шинжилнэ. Тэгэхээр энд сууж байгаа үг нь бол энэ үг бол юу вэ? Танд ингэ мотивац өгж байгаа нэг тийм үг бол биш. Энэ бол юу вэ? Зүгээр урам зориг үг бол биш. Энэ бол Бурхны амлалт гэж хараасаа гэж үзэлмээр нь.
Тэг би төгсгөлтөнд амлалтын тухай ярина. Амлалт бол хүн итгэлийн 3 түвшнийг бид бүрдээ дамжуулаад ярих болно. Нэгдүгээр нь бүрдийн зулцаг дэгдэхээ. Дараа нь бид нар эдгээр настай бүргэд, дараа нь юу вэ? Шилжигдсэн бүргэдэн цаашдаа яаж амьдрах тухай буюу юу ч тохиолдсон бурхны амлалтанд итгэдэг. Түүнд энэ дэлхий юу ч наалтахаа болцсон тийм бүрдийн тухай ярих. Тийм учраас энэ бол бурхан юу гэж хэлж чи надад найдах юм бол би чамааг яа гэж хэлсэн бэ? Шинжилнэ гэж хэлсэн байна. Тэгвэл тэнд нь хүч чадлын тухай ярьж байгаа. Тэнд нь нэгүслийн тухай ярьж байгаа. Тэнд чи ганцаараа байсан ч гэсэн хизээ чамаас хаяхгүй чамааг орохгүй хайрын тухай ярьж байгаа гэсэн үг байхгүй. Хайрын тухай ярьж байгаа. Тийм учраас та бүхэн маань эдгээр зүйлүүдийг өөрөө та бүхэн бас бодож үзээсэй гэж бас хэлмээр байна. Бүргэдэж гисэн энэ бүргэд болохын тулд тэр шууд амархан болоогүй. Тэр ядарсан байж таараа. Тэр цуцсан байж таараа. Тэр алдсан байж таараа. Гэхдээ тэр шилжигдсэн. Шилжигдсэн учраас тэр ясан амьдрсан. Тэр амьдралынхаа турш сайн амьдрсаа гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бүргэд туулах ёстой зүйл гэж байгаа гэсэн үг байхгүй юу? Бүрдийн амьдралд туулах ёстой зүйл гэж байгаа. Туулах ёстой зүйл гэж байгаа. Бүргэд тэгвэл хэрхэн өсдөг вэ? Хэрхэн өсөж том болдог вэ? Мэдээж юу вэ? Дэгдэхээс эхлэх ёстой тийм үү? Дэгдэх дөнгөж төрөнгөөтлөө шууд том болохгүй шээ тийм үү? Тэр том бүргэдээс том бүргэд гарахгүй шээ тийм үү? Тэгээ хурган дэгдэхнүүд гарна ш тийм үү? Хурган дэгдэхнүүд энэ жижигэн хөөрхөн дэгдэхнүүд гарна ш тийм үү? Өнөөдөр та энд сууж байхтайсан бас дотроо ядарсан байж болох юм. Гэхдээ та итгэлээ алдаагүй гэж би итгэж байгаа. Харин та зөвхөн хүчээ алдсан байж болох юм. Хүчээ. Эзэн найдах. Эзнээс хэрэгтэй хүчээ та аваагүй бас байж болох юм. Тийм учраас бид нар яах ёстой вэ? Өнөөдөр бид нар 3 төвшнөө тодорхойлох ёстой. Эхний үе бол бүрдийн бага нас гэж хэлж болно. Бага нас, дэгдэхийн нас. Тийм үү? Бүрд бол сул дорой байдлаас эхэлдэг. Тийм үү? Ямар ч хүчгүй, ямар ч найдваргүй байдлаас эхэлнэ тийм үү? Тэр дэгдэхийг ч юм. Тэр нисэж чадахгүй, анхиж чадахгүй тийм үү? Өөрийгөө яасан бэ? Хамгаалж чадахгүй. Тийм үү? Өөрөөр хэлбэл тэр анхаарал гаргахад хүмүүс ингэж бод. Энэ одоо яаж юм бүргэд болох юм бэ гэж бодох. Тийм үү? Гэхдээ яг уу дэгдэхээ анхаахаа нэг зүйл байгаа. Айхгүй. Яг тэгвэл аав ижинд байгаа. Тэр өсгөөс айхгүй. Аав ижинд байгаа. Тэр хараатнаас айхгүй. Аав ижинд байгаа. Тэр энэ аюулгүй газар байгаа. Тэр айхгүй. Түүнд аав ижинд байгаа гэж хэлж болно. Энэ бол итгэлийн эхлэл юм аа гэж хэлж байна. Итгэлийн эхлэл. Өөрөөр хэлбэл Христ итгэл бол юу ярьж байгаа юм? Өөрийг нь хамгаалж аварсан нэгэн байгаа гэдэгт итгэлээс эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Энэ бол суур юм. Есүс Христ биднийг аварсан. Есүс Христ биднийг гэм нүгэлтэй, худал, завхаа, зайдан, залмигтэй, дандаа өөрийнхөө ярьдаг тиймэрхүү зохимжгүй, ёс суртахуунгүй амьдралаар амьдарч байхад тэгээд үр дүнээр тамд очих ёстой байсан харин тэр яасан бэ? Бурхан биднийг хайрлаад бидэнд хүүгээ өгөөд бидний бүх гэм нүглээс тэр хэтрүүлсэн юм. Амен. Түүнээс өөр аврал байхгүй гэж Иесус намдаар дурдсан. Амен. Манайха уцаа та бүхэн энд ирэхдээ 30-40 минут та бүхнийг уцаа онгоцон дээр нисгчээрээ. Онгоцоор явуулчаараа тий. Та бүхэнд мөнгө олох юм уу, янз бүрийн шалтгаантай ажил байгаа бол та бүхэн тэр зүйлүүдээ хүндэх шалтгаан гэж ойлгоод энэ мөрөглийн цагийг хүндэх гэж ойлгоод бусад зүйлүүдээ та бүхэн дараа тавьж бас болно шүү. Амен. Битгий бардамнаас битгий өөртөө эзний үг сонсоход саад болгоорой гэж хэлмээр. Яг бол энэ зүйлийг чи бэлдэх гэж эзэн ямар их зүйл бидний цаг хугацаа дуустыг бодох хэрэгтэй. Энэ бол ариун сүнсний ажил явагдаж шүү. Амен. Тийм учраас итгэлийн амьдралын эхлэл бол Бурхны хинбэ гэдэг түүнийг хинбэ гэдгийг ухаарсан цагаас эхэлнэ гэж хэлж байгаа. Итгэлийн амьдралын эхлэл бол би чаднаа, би хичээнэ гэдгээс эхлэхгүй. Харин би найднаа гэдгээс эхэлнэ. Би түүнд итгэнэ гэдгээс эхлэх болно. Амен. Бид дөнгөж итгэж эхлэхүүд ийм байдаг. Сайн хараарай. Дөнгөж итгэхүүд Библийг мэдэхгүй. Библийн зарчмуудыг явсардгуур Библиэд юу гардаг сайн мэдэхгүй. Бүдэг бадаг амьдардаг. Гэхдээ нэг зүйл бидэрт Библийг уншиж үзээгүй мэдэхгүй ч гэсэн бид нар унших шалтгаан бий Бурханд найдаж эхэлдэг. Найдаж эхлэхүүд бид нар өөрийнхөө Библийг онгойлгож эхэлдэг.
Өөрийнхөө худлал үнэн би хинбэ, хүн хинбэ, ертөнц хинбэ, бурхан хинбэ гэдгийг яг өөрийнхөө нээж эхэлдэг. Амен. Тийм учраас дөнгөж итгэнэ гэдэг нь бол тийм амархан бид нар мундаг итгэж болж чадахгүй л гэсэн үг байхгүй. Бүгдээрээ энэ замналыг түүхийг туулж байгаа гэж хэлж болно. Намайг гэсэн анх Библийн сургуульд ороход хүмүүс маш их гайхажсэн. Энэ орчлоо юу гэж. Энэ орчлонд энэ орчлоо юу гэж. Тэгэхээр би яг 12 сард манай цуглаанд нөгөө хүн байхгүй манад байсан одоо солонгос яваад өгсөн байсан. Явахаас өмнө би Библийн сургууль орё гэж хэлсэн. Би яагаад орох гэж байгаа гэж хэлсэн. Би ингээ өөрийнхөө түүхээ яриад би хэлээл ингээл айж майгаалтай одоо юу гэдэмтэй годомжийн сайн мэдээ ярих, хүн сайн мэдээ ярих. Тэгэл одоо ингээл цаашаа ирээдүйн амьдралыг аюул боловсон бодчихсон. Тэгээ би бурхны үгээр дамжуулаад одоо энэ шийдвэр гаргасаа. Тэгсэн чинь за тэгвэл ганцхан болцоолоо чи Библи унш. Тэгвэл яг бодож үзье гэдэг. Өөрөөр хэлбэл намайг одоо яах вэ? Одоо челленж хийх гэсэн утгатай. Тэгээд яасан бэ? Тэр жилдээ Библи уншаад намар нь бол ингээд орсон тохиолдол бас байгаа даа. Гэхдээ уншиж эхлэхүүд юу болсон бэ гэхээр дургүй хөрхөө байна. Залхах үед бас байна. Шантрах үед бас байна. Юу дэмий ч юм уу да гэх үед бас байна. Бид нар энд байгаа хүмүүс бүгд л тийм үеийг туусан баха. Та ямар ч асуудалгүй Библи уншиж хүү гэж явсан уу? Харин бурханд найдаж эхлэхэд Библи танд өөрийгөө нээж эхэлдэг. Дуул 23 дугаар бүлэг дээр Есүс өөрийгөө юу гэж хэлсэн бэ? Биш ээ, Давид бурхны юу гэж хэлсэн бэ? Эзэн бол миний хончоо гэж хэлсэн биш үү? Тэр миний хэрэгцээг мэднэ. Тэр дайснуудын өмнө юу байхгүйг мэднэ. Харанхуу тэр хааш явах тэр мэднэ гэсэн үг байхгүй юу? Тэгээ ямар сандаа төгсөл бизнесний өргөд мөнхөд байх болно. Өөрөөр хэлбэл эстэй зэрэгт мөнхөд байх болно гэж хэлсэн байхгүй юу? Бид нар Есүс Христос уулзсан дараа та өнөөдөр сул дороо ядарсан зүгэрсэн байсан ч гэсэн та Есүс Христосыг авч хүлээж авсан бол та мөнхөд бурхны өмнө амьдарч байгаа тэр нэг юм аа. Амен. Харин тэгтээ найдраа битгий алдаараа. Итгэл байгаа ч гэсэн найдраа алдахгүй ядрах болно. Зүудрэх болно. Тийм учраас чуулганд явж байгаа хүмүүс яагаад ядраа зүдрээ цухалтаад өөрчлөгдөхгүй байгаа вэ гэхээр магадгүй та найдраа алдсан байж болох юм. Тэгвэл тэр найдар чи хаашаа очив? Мөнгө олох дээр очсон байж болох юм. Завгүй гэдэг тэр комплекстэй эцэгт орсон байж болох юм тий. Библи унших юм уу? Эзэн найдах гэсэн жоод би завгүй энийг л амжуулаад байгаа гэж. Эсвэл энэ дэлхийн 6 цэнгэл гой сайхны зүйлүүдэд та бүхэн найдвараа тавьж гэнэ үү? Энийг байхгүй учраас би юмгүй болчих гээд байгаа мэдрэмж. Тэгвэл Давид юу гэж хэлсэн бэ? Эзэн бол миний хончоо гэдэг нь юу вэ? Өөрийгөө юутай зүрлсэн бэ? Хоньтой зүрлсэн биш тийм үү? Хонь бол ямар амьтан бэ? Өөрийгөө тэндээс тодорхойлж байгаа тийм үү? Хонь бол сул дураа амьтан, хол зүйлийг харж чадахгүй. Салхи хаашаа өнөөгөө салхины аясаар л явж хоолоо олж иддэг тийм үү? Өвсний алархааг яасан бэ? Арай гэж олж иддэг. Хончин байхгүй бол адуу самтны идэж уурш болдог. Тийм учраас Давид юу гэж хэлсэн бэ? Эзэн бол миний найдвартай хончиг гэж хэлсэн байхгүй. Би мөнхийн түүнд найдварлаа гэсэн утгатай байхгүй. Амен. Тийм учраас бидний эзэн Есүс бол бидний хончин юм. Амен. Хэрэв бид найдвараа алдах юм бол ялагдчих шүү, ядрал шүү гэдгийг та бүхэн дахиад хэлмээр байна. Эзэн найдаж байна уу? Эзэн найдаж байна уу? Хэдийгээр итгэдэг ч гэсэн Есүс Христэд итгэж гэсэн сүм чуулганд явдаг ч гэсэн эзэн найдаж байна уу? Ажилдаа найдаж байна уу? Ур чадвартай эсвэл өөр нэгэд найдаж байна уу? Эсвэл галзуу инфлюенсерүүдэд найдаж байна уу? Эсвэл энэ дэлхийн сошиал нийгмээр гарч байгаа аимшигтай мэдээ ухаантай хүмүүст найдаж байна уу? Эзэнд найдацгаая. Юу ч болж эзэнд найдацгаая. Заримдаа та нар галзуу гэмтгийн хүмүүсийг мэдэн ш тийм үү? Галзуу гэмтэг зочих юм бол хүмүүс галзуурсан байдаг ш тийм үү? Ямар нэг юмнаас бүр донтоод юм уу ямар нэг байдлаар галзуурсан. Зарим хүмүүс иймэрхүү жишээг бол итгэлээр бол зүүрлдэг. Юу зүүрлдэг вэхээр яг эзэнд итгэж байгаа бол яг л тийм л байх хэрэгтэй гэсэн зүүрлэлт бас байж идэг. Юу ч алдахгүй. Өнөөдөр энд бидний 90 дорын шашин шүтлэг бөө удган зайр яасан гэд маш олон юмуд байгаа ш тийм. Гэтэ бидний зарим итгэгчнэр итгэдэг мөртлөө тэрийг сэмээрхэн гээд үзэж сонирхож тэн дотор хүү яг гайхаа шагшраад юм уу? Яг үзэс байна. 6 ч сараад яг голын олоод хэлчихлээ шүү. Яа намайг бүр яг мэдчихлээ шүү гэ. Найдвар алдсан байна. Найдвар алдсан. Тийм хүн Библи уншихгүй.
тийм хүч залбирахгүй. Яагвал найдвар байхгүй. Харин тэр зүйлдээ залбирна гэсэн үг. Тэрнээсээ гуйна гэсэн үг. Тэрийг хараад тэрнийхээ тухай бодно гэсэн утгатай зүйлхгүй. Тийм учраас эзэн найдаж байна уу? Тэгэхээр саяны бүрдийг ангаахыг харах юм бол яаж юм? Эцэг их нь хоол авчирч өгдөг ч юм уу? Эцэг их нь хичнээн эцэг байлаж ирсэн хоол өгөхгүй бол яах юм бэ? Нөгөө ангаахаа чи хичнээн хайрс дурлалаар төрүүлсэн тэр ангаах нь яах вэ? Үхэн шүү дээ тийм үү? Тийм учраас бид нар ч дахин төрөхөд бурхан биднийг юугаар хангаж өгдөг вэ гэхээр өөрийнхөө үгээр хангаж өгдөг. Ивэл нөгөө эд хөрөнгөөр биш. Үгээрээ бидний амьд сүнсийг, сэтгэлийг, амьдралыг минь хангаж өгдөг нэг юм. Амен. Бурхан биднийг үгээрээ тэжээдэг. Бүрдийн дэгдэхээ эцэг их авчирсан хоолоор амьдртан гэдэл бурхан биднийг өдөр бүр үгээрээ тэжээхийг хүсэж байдаг. Амен. Тийм учраас итгэлийн ихэнд юу бид нар өнөөдөр том бүргэд шиг мөртлөө би яг дотор хүн байна анхны хүн шиг байгаа юм шиг зү. Үгтэй ямар ч холбоогүй үгийг юусэн идэж уудгүй боддгоо тунгаалгүй гэж. Тийм учраас өнгөрсөн лоогийн чимүүгээ цагаар намайг ёнк хийсэн үг нь болохоор чи Библи явах мэддэг зүйл байдаг зүйл гарддаг контекст ганц гарддаг үг тэр Давид тийм гэж харин тэр үгэн дээр гимшиж ирээд Давидын талаар судлаад ихсэн чинь би Давидтай анх учирч ирсэн үед Давидыг модель болгож ирсэн үед санаж эхэлсэн. Яа тэгэхээр бардамнаад эхлэх үед бид нар тухайн үнэт зүйлийг чухал гэсэн зүйлүүдийг бид гүнзгий бодож болох хэлчихдэг. Залбирлыг мэддэг мөртлөө яадаг вэ? Залбирал ямар чухал вэ гэдгийг залбирх хэрэгтэй гэж ярьдаг мөртлөө залбирал ямар чухал вэ гэж би залбирх ёстой гэж бодож эхлэхэд гүнзгий тэнд пэшн бурхны гүнзгий харилцаа бий болдог юм. Амен. Тийм учраас бурхан үгээрээ л тийж байна. Таны амьдралд ямар нэгэн хэрэгцээ байгаа бол бурхан үгээрээ л таныг тийжэх болно. Амен. Есүс тийм учраас юу гэж хэлсэн бэ? Зөвхөн талхаар бус бурхны амнаас гарах үгээр амьдрах болно гэж хэлсэн байгаа шүү дээ. Амен. Та бурхны үгээр амьдрах тэр нэгэн мөн шүү. Бурхан таныг түүний төлөө аварсан. Амен. Гэхдээ бурхны үг заримдаа амттай санагддаг. Үнэхээр амттай, үнэхээр ухаар болмаар ёнкалч гайхалтай санагдах үедээс байж идэг. Гэхдээ яг заримдаа амтгүй, хүчгүй санагдах үедээс байж идэг. Юутай холбоотой вэ? Найдахгүйгаас шууд холбоотой. Та хичнээн итгэж гисэн зүйл найдахгүй байх юм бол юу вэ? Бид бурхны үгийг авч чадахгүй гэсэн утгатай зүйл. Монгол бол ерөөлтөй орно. Ивэлтэй орно гэж би бодож байгаа. Хятад ч гэсэн сая өнгөрсөн 2-7 хоног хитэн христийн хятад хурж ирээд дөнгөж ирэнгүүт нь өглөө үүрээр уцтаад танаа гэр бүл ажил явал гарлаа гэж дуудангуудлаа. Хятадаас Монголоо шууд үүрээр өглөө буцаад хятад руу гавал онгоцны болдор бунгууд нь шууд гавлаад аваарсан. Тэгээд тэрийг дагалдагсан юу гэж хэлсэн бэ гэхээр хамт явж ирсэн хүмүүс юу гэж хэлсэн бэ? Бидэд ийм зүйл байнга тохиолдож байгаа. Тэгээд хизээ гарч ирэх мэдгүй ямар ч нэг л гараад ирдэгтэй гарч ирээл өргөжлүүлэл итгэлийн амьдралаа авч явж байгаа. Сүмээж авч явж байгаа, шоронд орсон ч сүмээж авч задуу зүйлүүд гар хөлгөө болцсон ч гэсэн итгэлийн амьдралаа өргөжлүүлж авч байгаа. Тэн дотор шоронд ороод хашлаг донд найдвараа алдах боломжтой байсан. Харин тэд нар тэгээгүй. Тийм учраас хятадын хамгийн хүчрэг мууж болвол илгээл христчин одоо мууж болов Винзо гэж одоо мууж байгаа. Зүүрэг дээр. Тэр нь юу гэхээр хятадын одоо төрд маш хүчтэй одоо нөлөө үзүүлдэг тийм аймаг байгаа. Яг тэгвэл төрийн одоо төрд нөлөөлөх хэмжээний хамгийн эдийн засгийн хөрөнгө оруулалт хамгийн том бизнесийн салбарууд нь тэр хотод байдаг. Тэгээд тэр гавцын дийлэг нь христчигч нар. Тийм учраас ганц одоо Винзо аймаг нь бол одоо хамгийн нээлттэй чөлөөтэй одоо мөргөл өргөх газар байгаа. Мэдээж төрийн нөгөө элчил ном, эхлэл ном хасцсан тусгай тийм төрийн одоо чуулганууд бол байгаа л да. Хараа хяалта байгааг тагнуулын дунд бол байж байгаа. Тэд нар яагаад найдвар алдахгүй нэ? Тэд нар найдвар байгаа бол тэд бурхны үг байгаа гэсэн үг байхгүй юу? Бурхны үг байгаа бол тэд найдвар байгаа гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас бид нар чимээгүй цаг биний итгэлийн амьдралын сүнслэг дархлаа витамин бол юу вэ? Хэн нэгэн хүн намайг халамжлал надад гоё сайхан үгийг үнцэнтэй зөвлөгөө өгөөч биш. Бурхны үгөөрөө
таны витамин буюу дархлаа. Бурхан таныг ингээд хүн болгох, тэр хүүхдээс чи хүн болгох хүч юм а гэж хэлж байгаа гэсэн. Амен. Тийм учраас чибүүгээ цаг Библи уншлагтай та бүхэн өөрсдөө зориулаасаа гэж бас хэлмээр байна. Магадгүй энд ирсэн хүмүүс нэг чибүүгээ цаг байх Библи шагаагүй гэж болох юм. Харин уцуу баа гэж шахаж байгаа. Тэгээ тэрийгээр өөрийнхөө амьдралаа номлож байгаа. Тэндээс л өөрийгөө усалж байгаа. Тэгээ хүний амьдрал сонирхол явж байгаа. Бид нар Бурхныг сонирхох ёстой. Библийн итгэлийн тэр баатруудыг хэрэг дурлах ёстой. Түүний дотроос нь тэр яаж авч явж байгааг бид нар яах ёстой? Сонирхож амьдрах ёстой. Амен. Бусад ном бол танд юу? Энэ дэлхийн янз бүрийн гаргасан янз бүрийн гой инфлюенсерийн ном байгаа. Тэр хүмүүс тохиолдсон зүйл байхгүй юу? Тэр хүмүүс тохиолдсон процесс учраас та тэр хүмүүсийн амьдралаар амьдраагүй. Харин Библи бол таныг танаас ч амьдруулж чадна. Тэгвэл би 20 жилийн өмнө байсан Давидыг саяхан бодохдоо би Давидын талаар модель болгож ирсэн үе магтаж ирсэн үедээ бодсон. Магадгүй өнөөдрийн дуунууд зарим сайн мэдгүй бүр хуушиг дуунууд сонссон. Бараг анхудаа сонссон. Манай залуучууд бүр алийг ч мэдэхгүй тий. Яагаад гэсэн бэхээр би Давидыг модель болгож байгаа үедээ тэр Давидын үгтэй дуунууд их дуулдаг гэсэн. Тийм учраас Бурхан биднийг үгээрээ тижээдэг. Амен. Мөн бас юу вэ? Ангаханууд болоо чимээгүй байхгүй ш тийм үү? Ангаханууд ч бас л чихэн чиртээ бас гуайгалдаг ш гаагалдаг ч юм уу. Бүгдийн ангахаа яад юм бол мэдгүй. Ямарсан өсөж байгаагаа ямар нэгэн байдлаар илэрхийлдэг. Тийм үү? Тэгвэл итгэлийн эхлэл бол үгээс гадна залбирал заавал бий болох ёстой. Бүгдийн дэгдэгээ магадгүй аюул уучрахад дуурчиж болох юм. Тэгвэл эцэг нь хаа газраас сонсоод хурж хамгаалах болно. Итгэжүүн ч гэсэн бас айхтаа, сандрахтаа, ганцаардахтаа, гуниглахтаа ямар нэгэн зүйл буруу замаар явцсан байх үедээ яах ёстой вэ? Залбирах учиртай. Хэрвээ залбирахгүй болвол ядарна. Цуцна, ганцаардна, эморно гэж ярьдаг шүү дээ, тийм үү? Хуваагдна, хагарна. Сүүлдээ өөрийгөө өрөвдөх болно. Тийм учраас актуунаар минь ээ. Бүгдээрээ бидний залбирах нэг хүчийг ариун сүнсээр дамжуулаад Бурхан өгсөн шүү дээ. Амен. Тийм учраас актуунаар ядарч байгаа бол та магадгүй залбиралтаа алдаа гаргацсан нэг байна гэсэн утгатай зүйл. Ерөөсө залбирдаг мөртөө залбирлын зөвхөлтэй амар ярьдаг юм байдаг юм. Миний л залбирч өгөөд өрөө дадаа бүтэлгүй юм яриад талархлын залбирч юм уу эсвэл ингээд өөрөө залбирх юм бол баг тийм хүмүүсээс нэг залбирахгүйгээд байгаа юм байхгүй харин яа талархъя чиний төлөө би залбирая гэдэг процесс өөрчлөгдөж болох юм. Тийм учраас бид нар яах ёстой? Залбирдаг хүмүүс болох ёстой. Амен. Таарсан эсийн бүлэг дээр хүмүүсээ сайн сонсороо. Бид нар гуйлах чи итгэж биш. Дандаа л гуйгаал тэрийг өвдөж өгөө тэрийг засч өгөө. Энэ хүн ингээд тэгээд харин бид нар яах ёстой? Бурхан надад ийм үг хэлсэн. Би энийг хэрэгжүүлэхийн төлөө яах ёстой? Тэгээ өчигдөр дэлхийн оргил малаа чуулгуулсан. Тэн дээр нэг чухал лекц бас ер нь чухал лекцүүд явагдсан. Тэгээ тэн дээр нэлээд нэг чухал юм байсан. Тэрний юу гэхээр чи үнэхээр одоо энэ сэтгэлгээгээ өөрчлөхийг хүсэж байгаа, тогтсон сэтгэлгээгээ өөрчлөхийг хүсэж байгаа бол хөгжүүлэхийг хүсэж байгаа бол 3 юм бодоорой гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээд яасан бэхээр минийх болохоор 2 3 юм гацаан дунд байсан. Тэрний үгээр би маш их ярьдаг төрлийн хүн байна. Хэл сурах юмсан, хэл сурах харин хэл сурах юмсан, хэл сурах хэлээр яриад байгаа шүү дээ. Хэл сурах юмсан. Харин би ямар байх ёстой байсан бэхээр би хэл сурах ёстой. Би үнийг хийх, би өсөх ёстой. Би хөгжих ёстой гэдэг зүрх сэтгэл рүүгээ оруулах ёстой. Зүгээр л амаараа ярьж тийм юм байсан. Яг үүнтэй адилхан бидний ч гэсэн залбирал яах ёстой вэ? Яг ингэж зүрх сэтгэлээсээ Бурхантай холбогдох ёстой. Тийм учраас өөрөөр хэлбэл яагаад залбирал гэж ярьж байгаа вэ гэхээр яагаад залбирал гэж ярьж байгаа суурь бидний залбирал болох ёстой вэ гэхээр залбирал бол Бурхан бид хоёрыг дотн болгодог зүйл байхгүй юу? Амен. Та залбирлын сэдвээр хэнийг гэдэг хуваалцаад тань дотно гэсэн үг. Нөө биш шүү. Тэр хүн найдах, тэр хүн танд найдах процесс болно. Харин залбирал бол Бурхан таны хамгийн дотно харьцаа байх ёстой. Харилцаа байх ёстой. Тийм учраас ахтунаар та Бурхан эцэгтэйгээ дотно байх юм бол та тайван байж чадна. Аюулгүй байж чадна. Хоол тижэл та дайсаас хамгаалагдаж чадна. Амен. Давид юу гэсэн бэ? Эзэн бол миний хончоо дайснаас намайг хамгаалнаа гэж хэлсэн шүү дээ, тийм үү? Тэгээ юу гэж хэлдэг вэ? Дайснуудын минь дэрэг ширээ застгаа гэж хэлсэн баг шүү дээ. Амен.
Тэр намайг хангаж өгдөг. Дайсууд намайг агуу зовоод зүдрээд хогийн хүмүүстэй нийлээд явж байгаа гэж бодож байгаа. Гэтэл эзэн намайг хангаад явж байгааг дайсуудын өмнө харуулна гэж. Амен. Тийм учраас бүгдээрээ яах ёстой? Залбирлаа, сэргээцгээе. Бид нар энэ суураас хөдлөх ёстой гэсэн утгатай юм. Суураас хөдлөх ёстой. Бид нар ийм бүргэд болох ёстой. Амен. Энэ бүргэд шууд бий болоогүй. Ерөөсөө нэг олон юм бол хийлээгүй шүү тийм үү? Бурхны үгийг өдөр бүр бүгдээрээ эзэсгээ. Өдөр бүр залбирлаар эзэнтэй ойрхон байцгаая. Залбирах тусам бид нар яах вэ? Өөртөө төвлөрөх байдлууд нь алга болж эхэлдэг. Өөрөөсөө айдаг. Бас хүмүүс төвлөрөхөөс холдож эхэлдэг. Бас нөхцөл байдалд найдахаас бидний бас залбирал маань тасалж эхэлдэг. Эсрэгээр намайг өөрчилж эхэлдэг, өрөөлийг өөрчилж эхэлдэг, нөхцөл байдлыг өөрчилж эхэлдэг. Тийм учраас залбирлын хүч чадал, залбирлыг та нар энгийн битгий тооцоорой. Байдаг зүйл мэдвч бодорой. Харин залбирлыг хэрэглэх үед өөрчлөгдөж болно. Амен. Залбирлыг хэрэглэх үед. Паул өөрөө юу гэж хэлсэн бэ? Би дорой байх үедээ хүчтэй болдгоо гэдэг эсрэгцэл өгүүлбэрийг хэлдэг. Өөрөөр дорой байх үедээ би чадахгүй байх үедээ мэдгүй байх үедээ ганцаардах үедээ өвчтөй байх үедээ би хүчтэй болдгоо гэж хэлж байгаа. Надад эзэн байгаа учраас би хүчтэй болдгоо гэж хэлсэн байна. Хүчтэй бол. Юу учраас бүгдээрээ яах ёстой вэ? Бид үг болон залбирлыг бүгдээрээ энэ жил сэргээе гэж бас уриалж байна. Хажуунаас захилсгээ. Үгээр залбирлаар амьдрья гэж. Тийм учраас итгэлийн суурь бол бүхнийг мэддэг. Хэдэн жил чуулган яваад бүхнийг мэддэг, сурцсан, ойлгоцсон үе бол биш ээ. Харин эзэн дааддаг үе болох ёстой. Эзэн найддаг үе болох ёстой. Энэ бол жинхэнэ суурьтай итгэгчийн тодорхойлт гэж хэлж болно. Тэгдэх үед, даадах үед, найдах үед бурхан шинжилнэ гэж хэлсэн нөгөө үгээ хэлээд байгаа шүү дээ амлалтаа. За дараа нь өсөлтийн үе. Өсөлтийн үе гэж байгаа. Бид нар төлөвшөх ёстой. Библи уншаагүй төлөвшсөн хүмүүс их байдаг. Төлөвшсөн гаднаараа төлөвшсөн хүмүүс их байдаг. Мэддэг, яадаг, залбирдаг юм үйлчлж гисэн. Гэтэл бид нар Библийн дагуу өсөх ёстой. Библийн дагуу төлөвшөх ёстой. Төлөвсөн бүргэд яадаг вэ гэхээр холыг хардаг. Бас нэг онцлогтой тэр том салхи шуурганыг эсрэг сүрж тэмцэхээ мэддэг. Яаж дайдахаа мэддэг. Тэр илүү олзоо харахын тулд илүү хол харахын тулд илүү өндөрт нисч чаддаг. Харин бусад шуургууд салхи шуурга гэх юм бол бүгдээрээ нуугч хайдаг. Бүгдээрээ нуугддаг. Бүгдээрээ яг хорд газар хайдаг. Харин бүргэд болвол улам илүү яг дээш нисдэг. Салхийг ашиглаж сүрж нисдэг юм байна. Амен. Энэ бол ямар хүн бэ? Энэ бол жинхэнэ христчин, төлөвшсөн христчин үний тодорхойлолтой гэж хэлж байна. Гэхдээ бид нар дахиад бодох ёстой. Итгэлийн амьдрал бол төлөвшхийн тулд зовлон заавал бүгдээрээ туулна. Өвдөлт заавал бүгдээрээ туулдаг. Бүргэд эдгээр нас хүртлээр яах вэ? Амьдралд нэг том тохиолдол бий болдог шүү дээ. Тэр юу гэхээр эдгээр насн дээр өөр хуучин биеийг тайлж хайдаг түүхийг бид нар зөндөө мэднэ. Лекц, семинар, сургалт, видео, шорт, рил зөндөө үзсэн баг тийм үү. Гэтэ энэ өөрөө тухайн процессыг харуул амар том өвдөлт явагддаг шүү. Амар өвдөлт явагддаг. Амар төвчээр явагддаг. Маш их одоо юм төвчээр шаарддаг гэж хэлж байна. Энэ юу гэж хэлж байгаа вэ гэхээр бид нар өсөж төлөвшхийн тулд бидэрт бас зовлон бэрхшээл хэрэгтэй байдаг юм аа. Сорилтууд бас хэрэгтэй байдаг юм аа. Тэгжээж бид нар 10 жилийн тухай өрөвдсөн бол одоо би 20 жилийн тухай өрөвдөг болно гэхдээ яг адилхан нэг юм аа. Байнгын дасгалжуулалтын дунд яг хэвээр энэ бол өөрчлөгдөнө гэсэн утгатай зүйл. Есүс Иохан номын 16:33-д би та нарыг ертөнцид үлгээс үлдээлээ ертөнцид бол зовлонтой гэж хэлсэн. Гэхдээ та нар зоригтой байгаарай. Яагаад гэвэл би ертөнцийг ялсан гэж хэлсэн байдаг шүү дээ. ертөнцийг ялсан. Тийм учраас итгэлийн төлөвшөл зовлонгоос зогтох биш. Яах ёстой? Бид нар түүнтэй бурхантай хамт тэмцэх хэрэгтэй. Бурхантай хамт ялах хэрэгтэй. Гэтэл номын 19 дугаар бүлэг дээр юуны тухай гарч байгаа вэ?
Израилийн ард түмнийг улаан тагсаас 17 дахь бүлэг дуусаа магтан дуугаар дуусаа сүүлд 10 дахь бүлэг дээр би та нарыг бурхан дуулж ирээд би та нарыг бүрдийн жигүүр дээрээ суулгаад гарсныг битгий санаарай гэж хэлсэн байдаг шүү дээ. Бурхан өөрөө бидэнтэй хамт бас улаан тагсыг хаталсныг санаарай гэж хэлж байгаа. Тэгээд бурхан цүлд аваачаа биднийг ерөөсөө хаяагүй. Өдөр шөнө үүлэн баг нь галан багнаар яс дуулгартай байхад нь дагаал яваадсан. Чиглүүлээд яваадсан тийм үү? Тэгвэл үүлэн баг нь галан баг нь юу байсан бэ? Эзний болон ариун сүнсний тухай үйл явдал байсан. Тийм учраас актуунууд минь итгэлээгээд зовлонд та нар яах вэ? Зовлонгоо бусдад даатаа бусдад залбируулдаг тийм хүн биш. Зовлонтойгоо нүүр тул. Тэмц. Бид нар ямар жижигхэн бурхантай амьдарч байгаа юм уу? Бид нар юу ч мэдгүй бурхантай амьдарч байгаа юм уу? Юу ч хийж чадахгүй бурхантай амьдарч байгаа юм уу? Бурхан биднийг 1-р Коринт 13 бүлэг дээр хэлсэн. Би та нарыг хэрэг ч хэтэрсэн сорилтонд туулуулаагүй. Би гарах арга замтай чинь хамт байна гэж хэлсэн байна. Амен. Есүс тэнгэрт оцсныхаа дараа юу гэж хэлж өгөө? Үеийн төгсгөл хүртэл би чамтай хамт байх болно гэж хэлсэн байна шүү дээ. Амен. Тийм учраас бидний анаас ярьж байгаа энэ үг хэл маань, үүдэл маань, сүнслэг байдал, төлөвшил маань бурхангүй мэд өөдгөртэй, гунигтай, байнгын нулимстай итгэж байна уу? Харин бурхан надтай хамт байгаа гэсэн итгэл найдвар итгэж байна гэдэг нь бол харагдаж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас та бүхэн маань яах ёстой вэ? Таны амьдралд байгаа шуургыг та сүрж тэмцээрэй. Битгий зүхтаад хорогдох газар хаагаараа. Тийм бол өсөхгүй шүү. Зарим хүмүүстэй уулзсан бол Библийн талаар амар байдаг. Өргөлийн талаар янз бүрээр Библийн түүхүүдийн талаар амар сайн байдаг. Гэхдээ тэр ерөөсөө зовлон бэрхшээлүүдийг яах вэ? Ингээ хав гэд нуугдаад явждаг. Библийн хуучигэрдээс харуул Ефраим гэж авааг байгаа тийм үү? Ефраим аваагийг та нар мэдэн ш тийм үү? Ефраим болохоор яг даан тулаантай би панг амар зовлон бэрхшээл дунгаад Израильч тулдаад дуусны дараа дуудахгүй байсан бэ? Хэлэхгүй байсан бэ? Бид ялтын баяр хийж байгаа байхгүй юу? Хэлэхгүй байсан бэ? Хайцсан бэ? Юу идэх би аль би тэйлэхгүй шүү дээ. Би алах чинь удаа болох шүү дээ. Байсгээл тэд нар гарч ирдэг. Тэгэл жоохон өвдөөл ингээд эзэн чийдэгдээд ирэнгүүт нэг Ефраимчууд буцаал ногдоод ийм тохиолдолд нилээн байгаа. Нуугддаг. Бид нар Петрийг мэднэ. Петрийн яг мөс чанар юу байсан бэлээ? Өөр алсын өөр бодолтой итгэж. Тийм учраас Есүсийг загалмаа дээр зовдөг шийдгэлж явахад алсуур явж исэн байхгүй. Есүс харагдаад өчтөр би яваад байгаас Америк таныг хамгаална гэж Есүс харагдаад хүмүүс би Есүсийн дагалдагч харагдаад гэхдээ хүмүүс асууад гисэн чи үгс гэтгэлсэн. Үгс гэтгэлсэн. Намайг барьчих, намайг шийдчих, намайг Есүстэй хамтдаа зовлонд оруулчих гэж. Харин амьдсан Есүстэй уулзсан дараа тэр амиа Есүс зориулсан. Тийм учраас өнөөдөр таны амьдралд байгаа шуурга таныг алчих гэдэг нь хөвчих гэдэг нь. Эзний төлөө болвол шуургатаа тэмцдэг итгэж болцгоё. Яагаад бурхан бидэнд сорилтыг өгөөд байгаа вэ? Бүрдийг жоохон том болоод ирэнгүүт л яах вэ? Бүрд маань нисэж чаддаг болохын тулд унагдсан шүү дээ. Дахиад гаргаж ирд үүрэн дээр тавьж байгаа буцаал хэд удаа тэгээд давтамжаар ясан бие хаваа болдог. Тэгээ нисдэг. Таны амьдралд өнөөдөр ямар шуурга байна? Ямар сорилтууд байна? Бурхан бидэнд сорилт өгж байгаа шуургуудыг илгээдэг нь болохоор намайг миний дотор хүнийг боловсруулж, хөгжүүлж, чадваржуулж, шинчлэхийн тулд бидэнд сорилтыг өгдөг юм. Амен. Энэ бол жинхэнэ одоо суурийг тодорхойлж байгаа гэж хэлж байна. Төлөвсөн итгэж бол мэдрэмжтэй хөтлөгддөг. Мэдээж дөнгөж итгэхэд бол бид нар мэдрэмжтэй амар өндөр мэдрэмжтэй. Есүс эцэстэр ер нь мэдрэмж амар өндөр өчтэй. Гим нүгэлд амар мэдрэмжтэй. Болохгүй шүү гэл. Би юм бодож болохгүй шүү гэл. Би юм гараа хөргөж болохгүй шүү гэл. Мөн үү? Би ийшээ очиж болохгүй шүү гэж. Сэтгэл хөдлөж гэсэн өндөртэй байдаг. Гэхдээ яг төлөвшөөд эхлэхээр таны итгэлийн амьдрал бол мэдрэмжтэй тулгууддаг итгэж биш. Үг залбирал руу ойртож эзэн найдаж эхлэхүүд юу болдог вэ? Сонголтын итгэж болдог. Юу ч болж байсан Есүс нэгт байх болно гэж. Амен. Би айцтай байсан ч би
зүүнд яваад юу сүүлдээ юу ч ойлгохоо боллоо гэсэн ч гэсэн төлөвсөн итгэж вэ. Есүсийг сонгодог. Ядарсад би түүнийг дагна гэсэн сонголтоор амьдардаг хүнийг хэлж байгаа гэсэн үг байхгүй юу? Сонголт чинь тэгвэл юу гэсэн үг вэ? Шийдвэр багхгүй юу? Тэгвэл та сонгосон бол та шийдвэр гаргасан бол таны ирээдүй юу вэ? Манайхаа юу ярих дуртай үг байгаа шүү дээ. Шийдвэр бол энэ нөхцөл байдал гаргасан үр дүн биш. Шийдвэр бол ирээдүйд энэ гарсан шийдвэрийг шийдээд явахыг шийдвэр гэж ярьж байгаа. Сонголт ч гэсэн яг үүнтэй адилхан ирээдүйд би Бурхныг л сонгоод явах болно гэж ярьж байгаа байхгүй юу? Би ядарсан чи үхлээ хатлаа байж тийм үү? Эсвэл би ганцаарч би юм бай би тийм байна ийм байна гэсэн чинь Есүс нэг байх болно. Амен. Энэ сонголт энэ бол төлөвсөн итгэж байх ёстой. Паулыг бид нар мэднэ. Паул бол оргил төрсэн нэгэн байсан шүү дээ. Оргил төрсэн нэгэн байсан тийм үү? Гэхдээ тэр суул дээр байхдаа би хүчтэй бол гэж хэлсэн. Паул оргил төрсөөр Есүс Христос уулсан дараа түнд юу ч байхгүй болсон. Бүр эрүүл мэндийн хүртэл байхгүй болчих гэсэн. Ямар сантай л хитэн дагалдагчрыг гууд гэсэн чи Лука надад туслаараа, Маркана, Силаса надад туслаараа, надад Филипп туслаараа гэдэг дандаа энд дэ тусламжаар юу ч би ч тэмдэглэж чадахгүй. Тийм нэг юм байсан. Гэхдээ тэр хөндлөн гулд Евразаар тэр чигээр нь эзний төлөө сонголт хийгээд сайн мэдээ тараасан. Тийм учраас суглаанд яванд итгэлийн амьдралаар амьдрах гэдэг төлөвсөн итгэж бол мэдрэмжиндээ найддаг итгэж бол биш юм аа. Мэдрэмжиндээ. Харин юунд вэ? Сонголтод хэрвээ та сонголтыг хийсэн бол нөхцөл байдлаас сүл хамааран сонголт чинь танд үр нөлөөгөө үзүүлэх болно. Энэ бол итгэлийн суур төлөвсөн итгэгчдээс одоо суур ойлголт гэж бас хэлж болно. Тэгээд тэр хүн юу гэж ярьж байгаа вэ? Би биш эзэн гэж ярих болно. Тэгээд юу гэж хэлсэн Паул? Миний нэгүсэл чамд хангалттай гэж хэлсэн байгаа. Чамайг цул дорой байх тусам миний нэгүсэл чамайг төгс болгоно гэсэн үг байхгүй. Ахтун минь ээ. Сүүлд бид нар ийм үг их ховор сонсож байгаа. Би биш эзэн. Эзэн надад тусалсан. Эзэн үнийг хийсэн. Эзэн үнэхээр гайхалтай юм байдгийг би ойлгосон. Иохан 3:16 дахь ишлэг хүмүүс амар удаан явуулсан нэрлэх болсон хүмүүс байдаг. Байдгийг мэддэг ишлэл. Гэхдээ тэр ишлэлээс бид ерөөсөө хараагаас салгаж болохгүй. Библи алтай ишлэл гэж тодорхойлж байна. Би яагаад аврагдсан бэ? Намайг харлаж хүүгөө өгсөн тэр амээр нь би аврагдсан гэдэг тийм үнцэнтэй амьдарч байгаа гэдгийг би тодорхойлох ишлэл шүү дээ. Энэ ишлэлээс та бүхэн битгий холдосоо гэж хэлсэн байна. Тийм учраас бүгдээрээ төлөвшөл рүү ойртох хэрэгтэй байна. Төлөвшсөн итгэж бол айл үжил Бурхныг сонгоцсон байдаг. Нөхцөл байдлаас үл хамааран сэтгэл санаа ямар байгаас үл хамааран. Өнөөдөр мэдрэмж сэтгэл санаас хамааран цуглаанд ярьдаг ирэхгүй ба сонголтуудыг бид хийгээд байгаа. Сонголт бол бид Есүс Христийг ирэх үтэл төтэй байх ёстой. Тэгвэл Коринт номдэр юу гэж хэлдэг? Эдгүү итгэл найдар хайргуус хамгийн анх нь юу гэж хэлсэн бэлээ? Тэгэхээр итгэл найдар хоёр жоохон доор нь ороод байгаа ш юм уу? Тэр хизээ дуусах юм бэ? Есүсийг ирэх хүртэл миний итгэл байх болно. Есүстэй уулзаад би шагналаа аваад надад найдсандаа өгнө гэсэн тэр шагнал бүх зүйлүүд би тэнгэр усад очоод яг тэр газар байрлахад найдар маань дуусах болно. Шагналаа аваад. Тэгээд Бурхны хайрын дотор мөнхийн үгэд амьдрах болно гэж ярьж байгаа. Тэр учраас Бурхны хайрыг та бүхэн ямар үнцэндээ тодорхойлж байгаа вэ? Амиар. Бурхны хүүгийн амиар бид нар аврагдсан. Амен. Мөн төлөвсөн итгэж бол холыг хардаг. Яг бүргичиг, алсын хараатай, хүсэл мөрөл, хүсэл зоригтой амьдардаг. Бүрд олзоо авахын тулд илүү дээшээ нисдэгэ гэж түрүү хэлсэн тийм үү? Тэгэхээр өнөөдрийн асуудлаар биш, илүү зориг дээр төвлөрдөг хүмүүсийг төлөвсөн итгэгч гэж ярьж байгаа. Бурхны зориг танд өгсөн амлалт, танд өгсөн дуудлага, танд өгсөн хараа юу байгаа вэ? Тэн дээр төвлөрдөг итгэгч нар бол төлөвсөн итгэгч нар юм. Амен. Тэгвэл миний зориг юу вэ? Миний дуудлага бол пасторын дуудлага мэдээж тийм үү? Гэхдээ миний Бурхан надад өгсөн алсын хараа нь юу вэ? 28 настай наснд өгсөн, 25 наснд өгсөн алсын хараа бол манайхан мэдж байгаа тийм үү? Тийм юм хийх тухайс. Бурхан надад дамжуулаад залуучуудын соёл хөгжлийн төвийг байгуулна гэж. Гэхдээ ягаад ч 40 наснд Бурхан надад барьж өгөх юм шиг санагдсан боловч
Одоо 46 7 яваал байна. Цаг нь болж байгаа болохгүй бол би гэхдээ амлалтаасаа хизээч уухгүй. Би магадгүй маргааш байхгүй болсон ч гэсэн би энэ амлалтанд итгэж өгнө. Авраам ч гэсэн итгэж найдаад өгсөн. Тийм учраас амлалтыг та нар энэ дэлхийн соёл өөрчлөлтөд хувьслаар битгий үнэлээсэй гэж бас хэлмээр байна. Жинхэнэ төлөвшсөн мундаг зоригтой ялгуусан итгэгч болвол Бурхны амлалтанд найддаг итгэгч байхгүй. Тийм учраас ахтун нар нэ мэдрэмжийн итгэгчдэр биш, шийдвэр сонголтын итгэгчдэр болцгоё. 20-р 4-ийн 10 дээр юу гэж хэлсэн бэхээр учир нь үүсгдэх юмс болвол цаг зуурих юм аа гэж хэлсэн байна. Харин үйл үүсгдэх юмс бол мөнх юм аа гэж хэлсэн байна. Амен. Сүүлийнх нь бид нар яах ёстой вэ? Өдөр бүр сэргийг багах ёстой. Мэдээ сэргэлтийн тухай сэргэлтийн номлоо сэргэлтийн янз бүрийн ном судар янз бүрийн бас танд өгчиж магадгүй. Би таагүй өнгөрсөн 7 хоног гэсэн дэлхийн хамгийн агуу конференц бол биш үү? Энд тэнд гадаа дотоод суралцах процесс биш. Хамгийн агуу конференц бол дагалдагч бэлтгэх. Хамгийн агуу номлол бол өглөө чивүүгээ цагаа хийж түүний дагуу амьдрах юм гэж байна. Амен. Тэгээ учраас бид энэ тэндхийн ном судар уншихдаа энэ хүний амьдралаар дамжуулаад Бурхан юу хийсэн бэ гэдэг ухааруул олж авах мотивац авч болно. Тийм үү? Гэхдээ түүний цаана байгаа Бурханыг олж харна гэдэг нь тэр номыг уншсан зорилго чинь танд хэрэгээ гүйцэтгэх гэсэн үг байна. Тийм учраас сэргэлтийн талаар бид нар бодно тий. Сэргэлтийн талаар. За мэдээж шууд бүргэд нөгөө яг дараагийн үедээ 40 наснда дараагийн үе рүүгээ амьдрах үедээ бүх бие одоо ингээд шинээр тайлдаг шүү тийм үү? Хуучин бие бол тайлдаг шүү тийм үү? За удаан явж эхлэхээр чуулганд удаан явж эхлэхээр итгэгчдэр нэг юм зарим нэг жижиг сажиг юм үгэл хуучин хүнийхээ төр төрхүүдийг хийж эхэлдэг. Ийм бүдрүүлэлт энэс болоод ядагддаг шүү байдаг. Тэгэд тэрийг ингээд хаймааргүй байдаг. Ийм зүйл сүүлдээ тэрэндээ дасцсан. Анх бол амар мэдрэгдгүй байсан. Дараа нь төлөвшөө сонголт гараад явж исэн чинь нөгөө хуучин хүн чинь яг үе үед янз бүрийн байдлаар довтлох үед чимээгүйгээр түүнийг хийх үед бас байждаг. Ийм уруу талт нь ундаг. Тэгээд эргээд яг шинэ хүнний байр суурин руу очиод Бурхан Библийг унших шаардлага үүсч эхэлдэг гэж хэлж байна. Тэгэхээр ах トゥ нар бид нар өндөр бүр сэргийг байхын тулд бид нар яах Бурханы өмнө хизээд гимших хэд бэлэн амьдрах хэрэгтэй. Гимшилт ойрхон амьдрах хэрэгтэй. Тэгээд зохистой амьдрах хэрэгтэй байна. Яагадгүй бид нар энэ дэлхийд төгс үеж амьдарч чадахгүй. Би энд өнөөдөр яг одоо та юу ч гим нүгд үлдээгүй бурханлаг байлаа. Эндээс гараад танд юу тохиолцохыг мэдэхгүй. Гэхдээ та энд ирэхээс өмнө хин нэгэн талаар муу хорон муу янз бүрийн муухай зүйл үзээд хараад төлөвлөсөн байж шүү. Одоо ч гэсэн та бүхэн энэ сонсож байхдаа хин нэг ч гэсэн дотор муу муухай зүйлийг төсөөлсөн байж болох юм. Гэхдээ та түүндээ тасчихжээ. Энэ юу ярьж байгаа юм? Та угаасаа Христ итгэхээс өмнө хүнийг шуудаг, муулдаг, янз бүрийн байдлаар гоочилдаг ч юм уу, янз бүрийн шархаасаа болоод дандаа амархан токсик болдог ч юм. Иймэрхүү дүр төрхөч таныг дээр байж болох юм. Та магадгүй хажуу нэг амар хуурчаад юу ч бодоогүй шиг сууж иж болох юм. Харин бид нар яах ёстой вэ? Эзнээс инээж өвдөх ёстой бол өвдөх ёстой. Заримдаа үнэхээр бид нар гим нүглээсээ салахад өвддөг байхгүй. Бүргэд яг хуучин бие дээр тайлж хаяхдаа амар хөвдөл төвчээрийг туулж байж ирсэн тийм үү? Энэ юу вэ? Бид нар шинжилт хэрэгтэй. Таны дор итгэлийн амьдралаар явж байхад одоо болоод өвдөлтөө санаа зовлон нуугдж байгаа зүйлүүд байгаа бол танд эзний юм тайлах ёстой гэмүглийн асуудал байж болно. Одоо болтол өргөл мөрөнгөдөө ажил үүргийнхаа цалин мөнгөндөө бусдад үнэнч хандах тий шудраг хандлага ажил үүргийнхаа шудраг бус тий тэгсэн мөртлөө юу ч болоогүй шиг амар цэвэрхэн тий хуваалцдаг. Ваад. Эцсийн өдөр эзний өмнө очиод илэг болж ахаар өнөөдөр бид нар илэг энтрэх хэрэгтэй. Гэмших хэрэгтэй. Амен. Удаа явахад бид нар тамхи зуршаал хард амиг янз бүрийн юмд оролцсон байдаг. Сошиал ч гэсэн янз бүрийн групп аккаунтуудыг бид нар давхар хийцэн байдаг. Тийм учраас ах トゥ нар нэ сэргэлт гэдэг мэ заавал онцгой үйл явдал биш. Өдөр болгон эзний цэвэр ариунаар амьдрах явдлыг тодорхойлж байгаа юм аа. Итгэж хүнд яхааргүй хуучин амьдрал татагддаг шүү. Нүгэл идгээгүй шах, идэгцээ уучлалцаа гэсэн бол яг үнэндээ идгэрээгүй шахахд бас байж байгаа. Та Joyce Meyer гэж эмэгтэйний тухай мэдэн ш тийм үү? Тэр одоо эцэгтэй одоо
маш олон удаа хүчндүүлсэн байдаг. Буруу санаагүй болвол мянган удаа гэсэн байдаг. Ээж нь явуулаад эсвэл өөрөө гэртний хүн байвал дандаа гэж аяллаар хэд хоногор тэр өхнийг маш их аимшигтайгаар хүчрхэл. Харин Христ итгэсний дараа тэр эмэгтэй удаа хугацаанд мундаг пастор, мундаг үйлчлэгч болсон ч гэсэн маш олон хүмүүс сайн мэдээ тараасан ч гэсэн нэг л хүнийг уучлах чадахгүйсэн. Тэр нь өөрийнх нь байсан. Харин нэг өдөр Христийн тэр уучлалыг олгоод би ийм бохир заваа ариун бус амьдарч болохгүй. Би ийм хортой шартай байж болохгүй. Би бардам Петр байж болохгүй. Би яах ёстой вэ? Би Христ намайг уучлсан. Миний балер нүхлийн төлөө уучлсан учраас би яах ёстой вэ? Би аавыг уучлах хэрэгтэйгээд аав дээр очиж аав тэрэгцэрт болсон. Хинч түүнийг яах вэ? Охиноо хүчрхэлцсэн учраас хинч түүнийг тоохгүй болсон. Харин очоод аавыгаа шууд гэрээсээ авчаад өөрийнхөө тансаг гэртээ авчираад хөлийн уулын бүх биеийг угаагаад өхөн түүнийг хайрлсан. Аав би танд Христийн хайраар хайртай шүү гэж аав нь ойлгохгүйсэн ч Христийг хүлээж авах хүртэл эцэг хүтэл хайрлаад эцсийн замд нүцсэн байдаг. Тэгээд тэр хүний харц үг хэл хандлага өөрчлөгдсөн. Өөрчлөгдөөг хүний яриа юм байдаг. Байг татчих. Дандаа нулимстай ярьдаг. Намайг тэр уучлаа. Би уучлсан л да. Би тийм болсон доо гэж дандаа уучлаагүй тийм дуу хоолойд байж идэг. Уучлсан хүн болвол эрэмгийн зоригтой шийдэмгийн сонголттой хүн байх. Тодорхой хүнийг хэлж байгаа гэсэн. Тийм учраас Христ таныг уучлсан болвол уучлагдсан амьдралаар тодорхой дуу хоолойтой амьдрах хэрэгтэй. Амен. Амен. Тэгвэл жинхэнэ сэргэлтийн амьдрал бол юу гэж хэлж байгаа вэ? Өдөр болгон ариун амьдралаар амьдрахыг, ариунслал дотор амьдрахыг тодорхойлж байгаа гэсэн үг. Тийм учраас тэг тусам таны дотор яг хуучин гэм нүглүүдэд чөлөөлөх хэрэгтэй. Эфес 4:22 дээр та нар хуучин амьдралынхаа хэм маягийг тайлж хаяарай гэсэн бас нэг хувцас ярьдаг шүү дээ юм уу? Өнөөдөр чуулган дотор ч хүмүүс яах вэ? Гадаа та нар хараараа халуун байж ч хүүрдэг хүмүүс байдаг шүү дээ. Дээл хүмүүсээс байдаг шүү дээ тийм үү? Бид нар тохирсон хувцас хүмүүс өстой. Христ итгэж хүмүүс чинь тохирсон хувцас хүмүүс өстой. Тэгвэл бид нар шуураа ерөөсө хайж болохгүй. Тэгвэл бид нар шинэ хүмүүсийг хараад шинэ хүний чуулганд ирээд Библи унших хэрэгтэй, залбирах хэрэгтэй гэж ярьдаг. Гэхдээ үгүй. Тэр хүмүүс ерөөсө хамааралтай зүйл биш. Та өөрөө үгийг Бурхныг уншиж гинөө, та өөрөө залбирч гинөө гэдэг л асуулт чухал юм. Тэр учраас шинэ хүмүүсийн хажууд ирээд ийм юм мэддэггүй мөчөө унцсан бүдэрчнүү гэж биш. Тэр хүмүүс өөрчлөгдсөн Бурхан тэр хоёрыг хариуцлага. Харин би өөрчлөлтөнд Бурхан бид хоёрыг хариуцлага. Амен. Тийм учраас хатуу нар бүгдээрээ цэвэр ариун амьдралаар амьдарцгаая. Амен. Нэг гар цэвэр, нэр цэвэр гэдэг шиг тийм үү? Бидний дотор одоо та бүхэн чуулганд удаа явж байгаа хүмүүсийг та бүхэн би гимшилт бас ойрхон байгаасаа гэж уриалж байна. Та харцаа битгий буруул. Бурхныг битгий ашигла. Мөнгө олохын төлөө, бусдаас туслах зэвсэг ивэл авахын төлөө биш. Харин Бурхан зориулсан төлөө амьдраарай. Тийм хүн авсныгаа өгч чаддаг байхгүй. Ийм хүн бол ариун амьдралаар амьдарч байгаа, Бурханд найдаж амьдарч байгаа хүний өдөр бүр сэргэлтээ амьдарч байгаа хүний тодорхойлт юм а гэж хэлж болно. Тэгэхээр ах トゥ нар нэ сэргэлт бол өдөр болгон Бурхан надтай хамт байгаа гэдэг өдөр бүрийн ухаарлыг бол тодорхойлно гэсэн утгатай зүйл юм. Тийм учраас гимшгэд өвдөх гээд байгаа бол хурдан өвдөө тэр өвчнөөсөө салах хэрэгтэй. Өвчнөөсөө салах хэрэгтэй. Яагаад Бурхан бидийг шийдэх гээд байгаа даа биш үү? Бидийг шинжлэх гээд байгаа байхгүй. Бурханд найдахад Бурхан та хоёрын хооронд саад болж байгаа зүйлүүд юу вэ нэ? Залбирчийг хариулах тулах байгаа зүйлүүд юу байгаа вэ? Бурхан таныг шинжлэх гээд байгаа зүйлүүд юу вэ? Та залхуурлахад төлөө гимших хэрэгтэй болов? Maybe. Тийм үү? Сүнслэг залхуурлахаа төлөө, худлаа ярьдаг зүйлүүдэд бүр тааштай бол яриа сурсан зүйлүүдийн төлөө, бардам байдлуудын төлөө бид нар бас залбирч болно. Бардам байдлуудын төлөө залбирахад ямар зүрх сэтгэл чөлөөлөгдгийг та бүхэн бас мэдэх боломжтой. Үүнийг хийсэн хүн л мэдэх боломжтой. Харин би энэ зангаа хизээж хаяхгүй шүү. Би үгүй ёгөр гэж магадгүй бодож болох юм. Тэгвэл та яах вэ? Бурхны ивэл шинжилэлтэнд хизээж өөрчлөгдөхгүй. Тийм учраас бид нар яах вэ? 2026 он гарчлаа. Бид нар дараа жил үдээд арай өөр хүн болоосаа гэж бас хэлмээр байна. Арай өөр төвшөнд очиосаа гэж бас хэлмээр байна. Одоо ийм AI
янз бүрийн контентын үе бол унж байгаа үе гэж ярьж байгаа. Подкастын унж байгаа, ютуберийн үе унж байгаа гэж ярьж байгаа. Харин хүмүүсийн амьд хоолоо эргээд сэргэх амьд харилцаа илүү чухал үе ирсэн гэж ярьж байгаа. Тодорхойлж байгаа. Өөрөөр хэлбэл чи энийг уншаад энэ гоё шүү, энэ гоё ном шүү гэж ярих, харин тэр уншсан номоо түүнд ярих нь аль нь илүү үр амьд вэ? Тийм учраас ах トゥ нар та бүхэн Христ итгэгчдэр янз бүрийн сошиалын үгээр биш, Бурхны үгээр өөрсдөө өдөр бүр ариун тийм сэргэлтийн амьдралаар хөтлөн дагуулсан. Тэгэх юм бол бид нар энэ амлалтын бүргэд чиг